За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Ууганбаяр Огтой Ганбаяр гэдэг мэдээллийн аюулгүйдийн чиглэлээр ажиллаад одоо нэг 15 дахь жил рүү ер нь орж байна. За гадны болон дотоодын төслүүд дээр ажиллаж исэн. За кибер аюулгүйдийн чиглэлээр бас докторийн зэрэг яг тухайн сэдвийн хүрээнд бас тодорхой сэдвийн хүрээнд Итали улсад хамгаалж исэн. Одоо Монгол улстай мэдээллийн аюулгүйдийн чиглэлээр багтаага төрийн болон хувийн хвшлийн байгууллагатай хамтарч ажиллаад явж байна. Судалгаан дээр ажиллаж байна. За энэ удаагийн төслийн хүрээнд InfoSec Plus буюу одоо манай байгууллага Хаан банк за дээрээс нь EBRD-ийн одоо ер нь санхүүжилттэйгээр мэдээллийн аюулгүйдлийн чиглэлээр одоо жижиг дунд бизнесийн байгууллагууд дээр төвлөрсөн энэ төслийн хүрээнд ажиллаад явж байна. За энэ удаагийн одоо хичээл маань болохоор тэр төслийн хүрээнд явж байгаа бас хичээл гэж ойлгож байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ кибер орчинд бизнесийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? За тэр дундаа жижиг дунд бизнесийн байгууллагуудад чиглэсэн ямар төрлийн хаалтлууд байна? Тэрнээс хэрхэн сэргийлэх үү? Дээрээс нь олон улстай ер нь ямар одоо фреймворк стандартыг дагаж явд юм бэ? Хүрээнд бол хичээлийг үзнэ. За хичээл маань бол хэд хэдэн хэсгээс бүрдэн. За тэгэхээр хэдүүлээ одоо эхний хичээл залгууллаа дахиад 2-3 ингээд юм талсан байдлаар ингээд орох учраас та бүхэн дараагийн партуудын ч гэсэн одоо залгуулад үзэх боломжтой байгаа шүү. За хичээлдээ хэдүүлээ орцгоо. За тэгээд хичээлийн маань гол зорилго бол юу гэхээр мэдээллийн аюулгүй байдал за кибер аюулгүй байдлын аюул занал. За аюул занал гэж юу юм те? За аюул заналтай холбоотой яг хэдүүлээ үндсэн ойлголтуудаа авах нь. За тэгээд дээрэс нь яг жижиг дунд бизнесийн байгууллагууд руу одоо чиглэсэн халдлагууд нь ер нь бол яг ямар халдлагууд байгаа нийтлэг халдлагууд. За тэгээд тэрнтэй хэдүүлээ ер нь бол танилцаад за дээрээс нь тэр халдлагууд яаж явдаг вэ гэдэг зүйлүүдийг авчна. Мэдээж хэдүүлээ буцаагаад хамгаалах те олон улстай ер нь одоо аюулгүй байдлын ямар стандартууд шийдлүүд байдیں۔ За тэр дундаа өнөөдрийн нэвтрүүлгийн гол хичээлийн бол нэг хэсэг маань бол CIS буюу одоо ер нь 18 чухал юм хяналтууд буюу одоо контролууд гэж ярьдаг. За эдгээрийн талаар бас үзээд явах нэ. За тэгвэл ерөнхийд нь хэдүүлээ ингээд нэг бүлэглээд аваад үзэх юм бол хичээлийн маань гол зорилт маань бол мэдээллийн аюулгүй байдал болон кибер аюулгүй байдлыг ойлгох. Гэхдээ ойлгоно гэдэг нь яг бүтэн тэр чигээр нь ойлгохгүй те. Ер нь суур төвшөнд нь хэдүүл аваад үзэх нь кибер алга болон ер нь эрсдлийг одоо ер нь үндсэн суур шалтгаанууд нь юу байгаад байгаа. За тэгээд тэрэн дээр үндэслээд яг ямар халдлагууд болоод байгаа. За бизнесийн орчин за тэр дундаа жижиг дунд бизнесийн байгууллагууд ер нь яагаад ер нь халдлагад өртөөд байгаа юм те. Тэгэхээр тэрийг хэдүүлээ аваад үзэх нь байна. Мэдээж нөгөө нийтлэг халдлагууд за тэр дундаа фишинг байна. За тэгээд дээрээс нь хортой код одоо програм хамжууд буюу malware гэж яриад байгаа тийм. Тэр чинь орж ирж байна. За дээрээс нь нөгөө 18 хяналтуудаа хэдүүлээ аваад үзэх нь байна. За мэдээж юу гэхээр хэдүүлээ бас нэг тодорхой хэмжээний зөвлөмжтэйгээр дуусаад ингэж явнаа гэсэн үг. За эхний хэсэг дээр бол хэдүүлээ аюулгүй байдлын салбарт ер нь юу болоод байгаа юм бэ гэдэг зүйлийг хэдүүлээ аваад үзье. За түүнээс өмнө хэдүүлээ нэг зүйлийг бас тодорхой ярьчихдээ энэ бол Squid буюу одоо монголоор болохоор далайн арваалж гэдэг баг те арваалж гэдэг амтан бол байгаа. 300 сая жилийн өмнө бол энэ амтан маань хуйгтай өөрийгөө хамгаалах механизм нь бол юм хуйг. Тэгээд дээрээс нь маш удаан жоохон тийм ухаан муутай амтан байсан бол одоо бол далайн хамгийн ухаантай амттын нэг. За тэгээ маш хурдтай. Дээрээс нь хуйгаа хайцсан болохоор өөрийгөө одоо хамгаалах механизм нь болохоор арай өөрөөр хөгжөөд буюу тухайн орчиндөө одоо хувирах буюу одоо хэдүүлээ нөгөө camouflage гэж ярьдаг шүү дээ. Хувирах тийм чадамжтай болсон ийм амтан байна. Тэгээ энэ бол юу вэ гэхээр байгаль дээр болж байгаа ховшил буюу одоо хэдүүлэнгийнх нь хэлснээр хэлж сууснаар бол evolution гэдэг зүйл болж байна гэж ойлгож байна. За тэгвэл хэдүүлээ технологийн ховшил юу нь яаж яваад байгаа юм бэ? Тэгэхээр одоо хэдүүлээ байгалийн ховшил гэдэг аваад үзсэн хэдэн зуун сая жилээр болоод явж байгаа хөвсөл байгаа тийм. Тэгвэл технологийн хөвсөл гингүүд нэгд бид нар хугацааны хувьд бол маш богинохон байдаг. За тэгвэл хамгийн ихний зүйл нь болохоор standalone буюу ер нь бол бид нар дөнгөж технологи руу ингээд ховсож шилжиж орж иж байгаа үе гэлж болно гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө цохилтод машин байсан бол тэр маань компьютер болж байгаа. За тэгээд дээрээс нь цаасан бичиг баримт байсан бол тэр маань олонгууд юу болох вэ? Файл болох нь шүү дээ. Захин файл болоод явж байна. За тэгвэл энэ дээр бас тодорхой эрсдлүүд бас үүсээд ихсэн тий. Хязгаарлалт тухайн үед бол яг үхээр standalone яг тухайн компьютер нэг бол цохилт машинаас одоо шилжээд энэ үед дээр бол хязгаарлагдмал communication буюу яг харилцаа холбоо яг тийм одоогийн шиг байгаагүй байна гэсэн. За энэ бол 80-90 он тий дөнгөж интернет хөгжөөд ингэ явж ирсэн үе байдаг.
За үүний дараа болохоор интернет яриа. За одоо интернет маань бол орж ирээд нэлээд хүчтэй ингээ хөгжөөд ороод ирж байгаа. Тэгвэл энэ дээр бидний имэйл, вебсайт, онлайн банк те. За тэгээ харилцаа холбоо одоо хэдүүлээ хаач үсэн шууд харилцах боломжтой болж эхэлж байна интернетийн тусламжтай. Гэхдээ энэ дээр шинэ эрсдлүүд одоо тэнгууд юу гэхээр фишинг заллан те, захим заллан, за спам гэл ингээл төрөл бүрийн захим орчинд байж болох үс эрсдлүүд үүсэж эхэлж байгаа. За тэгвэл үүний дараа 2010-ад онд л арай илүү өөр зүйлүүдийг бид нар яриад гисэн. За тэнгууд тэр нь болохоор юу гэхээр бид нар юу ярьж те cloud. За нэг бол cloud-аас гадна бид нар mobile те. Тэнгууд одоо бид нар утаснаас бүх юмаа хийх боломжтой болж байна. Байгууллагууд юу гэхээр өөрсдийнхөө систем мэдээллүүдийг бүгднийг нь яах вэ гэхээр өөрсдөн дээр биш яах вэ дундын юм орчинд тавих боломжтой болж эхэлж байна гэсэн. За одоо бид нар юу ярьж байгаа юм бэ? Одоо бол бид нар хиймэл оюухан өдөр тутамдаа бид нар хиймэл оюуханыг ашиглаж байна. Автоматжуулалтыг ярьж байна те. Тэнгүүтээ бүр хиймэл оюуханы ухаан дээр суурилсан өөрийн гэсэн юм туршлагатай болж байна. Гэхдээ энийгээ дагаад яаж байгаа вэ гэхээр шинэ халдварууд бас л муу адилхан яваад байна гэсэн. За тэнгүүд хиймэл оюухан дээр суурилсан одоо хуурамч мэдээллүүд, бичлэгүүд те. Тэндээс гарч байгаа одоо контентууд гэх мэтлэн ингээд. За тэгвэл ингээ харах юм бол энэ технологийн орчинд одоо энэ яваад байгаа хувьсэл гэдэг маань бол анх эхэлсэн одоо энэ 80-аас те 90 онд явснаасаа эхлээд одоо хүртэл бол бүр аль хэзээний том өсрэлтүүдийг хийгээд хувьсаад явчихжээ. За тэгвэл үүнтэй холбоотойгоор бас нэг ярих зүйл нь болохоор кибер аюулгүй байдлын хяналтуудыг одоо бий болгож байгаа технологийн компаниуд. За тэгээд нөгөө талдаа болохоор халдлага үйлдэж байгаа хакерууд те. Тэнгүүд анх 10-ад оны үед болохоор ямархуу халдлагууд ер нь зохилж исэн бэ гэхээр бидний хувьд бол SQL injection ч юм уу те. Нэг бол одоо нууц үгийг таах ч юм уу. Нэг бол хортой код програм ч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо нэг санаа нь бол юу гэхээр нөгөө аюулгүй байдлыг чухалчилж авч үзээгүй кодн дээр нэг бол систем дээр тэрийг нь даах, нэг бол тэрэн дээр нь одоо хортой кодыг хавсрах ч гэдэг юм. Иймэрхүү төрлийн халдлагуудыг зохиолж хийж исэн бол тэрнийх нь эсрэг технологийн компаниуд яасан бэ гэхээр шийдлүүд гаргаад ирсэн. За тэнгууд нөгөө multi factor authentication буюу олон давхар хамгаалалттай баталгаажуулалтын механизм. Тэгэхээр одоо хэдүүлээ пассвордаа орууллаа, нэмээд утсанд код ирлээ. Нэг бол утсан дээр аппликейшн дээр код ирлээ, мэйлд код ирлээ гэх мэтлэн. Нэг бол хортой код програмын эсрэг одоо шийдлүүд хэдүүлэнгийнх нь хэл зурснаар бол вирусны програм те. Үүний дараа болонгууд нэг халдлага хийж байгаа этгээдүүд чи болохоор арай жоохон босонгуул гэсэн те. За тэнгууд ransomware халдлага буюу одоо тэгвэл бид нар юмыг авахаа болио те. Төгччи. Тэгээд тэрийгэ тайлъя гэх юм бол бидэрт одоо биткойн нөгөө за тэгээд дээрэс нь барьцаа өгөө те буюу барьцаа ингээд ихэд гисэн. Тэгээд дээрэс нь хүний хувийн мэдээлэл гэдэг зүйл маш хүнтэй болж гисэн байна. Үүнтэй холбоотойгоор мэдээж технологийн компаниуд яаж ийм вэхээр тэрэн дээр үндэслээд шийдлүүд гаргаад эхэлж байгаа. Тэгэхээр төгсгөлийн цэгийн аюулгүй байдал буюу endpoint security орж ирж байна. За мэдээж тогтмол одоо backup-ыг хийгээд нөөцлөлтийг хийгээд авч байна гэх мэтлэн. За тэгвэл 10 оны сүүл хавцаа ороод ирэнгүүт яаж вэ? Одоо хэдүүлээ бүх зүйлийг яах гэдэг нь вэхээр интернет толбох гээд эхэлсэн гэсэн үг. Буюу одоо интернет of things те зүйлсийн интернет гэж монголоор орчуулад байгаа. За тэгэнгүүт энэ үед болонгууд бид нар яаж байгаа вэ гэхээр нөгөө IoT гэдэг зүйлийг яриад IoT-тэй холбоотой аюулгүй байдлын асуудлууд гарч ирсэн. За тэгвэл үүний нэг том жишээ нь болохоор Mirai botnet гэдэг зүйл те. Маш олон IoT одоо төхөөрөмжүүдийг нийлүүлэнгүүтээ бүтэн юм айрам хадаа юу нь үүсгэсэн байна те. Тэгэхээр яг хөө энэ дээр ингээ асуудлууд гараад ирсэн. Тэгвэл одоо буцаагаад яаж байгаа вэ гэхээр энэтэй холбоотой шийдлүүдийг бид нар бас ахиад ирсэн. Энэ фреймворк дээр үндсэндээ бол ийм стандарт байх хэрэгтэй юм байна. Фреймворк байх хэрэгтэй юм байна. За тэгээ бүр цаашлах юм бол энэ дээр бид нар яг хөө гэхээр бүр давхар ингээд бүр ихнээс нь ахуулаад secure coring гэдэг юм явах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу те. Энэ үед бас нэг зүйл нь болохоор credit card те. Credit card-ийн мэдээллийг болгоод. Тэнгүүд энэ үед болохоор бас нэг удаа ашиглаад одоо ер нь ашиглахгүй байх credit card-ууд те. Тэнгүүд disposable credit card гэж нэрлэдэг. Тэгвэл үүнээс гадна дахиад нэг зүйл нь болохоор бид нар хүн хуурах. За одоо окей тэгвэл хэдүүлээ өмнө нь бол ямар нэгэн байдлаар фишинг халдлах ч юм уу эсвэл хүнийг хуурж байгаа зүйлүүдийг бол бид нар ингээ мэддэг байсан. Тэгэнгүүт одоо 20 оны эхлэр болгоод хиймэл оюухан дээр суурлаад нөгөө нэг халдлагууд чинь маш яг их хүнд итгэхэд ингээд одоо хүн итгэх үйс тийм хэмжээний бүр баг л бодит юм шиг юм болцсон байна. Тэгэхээр хүний хоолойг дөөрөж болж байна. Хүний нүүр царай бичлэгийг дөөрөж болж байна. Бүр цаашлах юм бол явж байгаа контентууд нь яг тухайн хүнд ингээд таарсан контентууд те. Тухайн хүний одоо ер нь зан чанар, тухайн хүний хийж байгаа зуршил тэр болгон дээр ингээд суурлаад мэдээллүүдийг явуулдаг болсон байна. Тэгэнгүүт буцаагаад мэдээж хамгаалалт авна те.
За тэгмүүд хамгаалах механизмууд нь за тэгмүүд ороод тэгмүүд дахиад хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүд тэрийг таних шийдлүүд. За өнөөдөр бид юу ярьж байгаа вэ гэхээр халдлага гэдэг зүйлийг нөгөө талдаа мөн адилхан хиймэл оюун ухаан автоматжуулалтыг ашиглаад маш үр дүнтэй, хурдтай за тэгээд илүү хор хөнөөлтөй болгоод гисэн байна. Тэгмүүд тэрэн дээр үндэслээд буцаагаал нөгөө талдаа хиймэл оюун ухаанд суурилсан халдлагын одоо халдлага илрүүлэх шийдлүүд, халдлагад хариу үзүүлэх шийдлүүд боловсруулагдаад ингэ явж байна. Гэхдээ ингэ хэдүүлээ харах юм бол одоо ингэ эхнээс нь ахуулаад 10 оноос эхлээд ингэ харах юм бол одоо хүртэл бол юу гэхээр маш олон үе шатаа ингэ даваа явцсан байгаа. За тэгээ үүнтэй холбоотой бас нэг зүйл одоо дэлхийн нийтээр ингэ дэлхийн эдийн засгийн одоо ер нь формоос ингэ жил болгон гаргадаг судалгаа байдаг. Тэнгүүд тэр нь болохоор ямар судалгаа вэ? Дэлхийд ер нь болж болох үе том эрсдлүүд гэдэг зүйлийг гаргадаг. Тэгэхээр одоо энэ дундаа одоо юу гэдэг чинь те халдвар төвчин байдаг ч юм уу. Нэг бол одоо дэлхийн цаг агарын онц өөрчлөлт ч юм уу те. Тэгэхээр одоо хэдүүл ингээ харангууд дэлхийн цаг агарын онц өөрчлөлт бол юу гэхээр номер 1 эрсдэл байх нь дэлхийд. Гэтээ араас нь орж иж байгаа нь болохоор хиймэл оюун ухаан суурилсан нөгөө худал мэдээлэлтэй. 5 дээр нь ороод ирэнгүүт яаж байгаа вэ гэхээр халдлага болж байна. Кибер халдлагаас үүдэлтэйгээ ер нь бол бидэрт маш том хэмжээний дэлхийн хэмжээний эрсдлүүд үүсч болох нэ гэд. За одоо ингэ гараад ирсэн юм те. За дараагийн нэг зүйл нь болохоор онц чухал мэдээллийн дүрстэй байгууллагууд руу чиглэсэн халдлага. Тэгэхээр critical infrastructure гэдэг ойлгож байна. За тэгвэл critical infrastructure буюу онц чухал мэдээллийн дүрстэй байгууллага гэдэг маань бол ямар байгууллага юм бэ гэхээр одоо манайхаар бол юу гэдэг чинь те. 5 дугаар захирлын станц, за төмөр зам иргэний одоо нисгч байд юм уу те. Санаа нь бол тухайн байгууллага дээр ямар нэгэн асуудал учрах юм бол улсад хохирол учруулж болох үс эрсдлийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр байгууллагууд руу чиглэсэн халдлагууд ихсээд байна. Ингээ харах юм бол ер нь кибер хаалтлага гэдэг зүйл чинь кибер аюулгүй гэдэг зүйл чинь дэлхийн хэмжээний асуудал болчихжээ те. Энэ дээр бол ингээ дэлхийн нийтээр анхаарад бүр дэлхийн эдийн засгийн формоор хүртэл ийм эрсдлийг үнэлээд одоо ийм байх шүү гаргаад ирсэн ийм судалгаанууд байна гэсэн. За тэгвэл олон улсын тайлангууд ер нь өгсөн байгаа юм. За юун төрөнд болохоор олон улсын тайлангууд болохоор хэд хэдэн одоо асуудлууд байна. За тэр дундаа болохоор IP оюуны өмч гэдэг зүйл рүү маш их ингээ асуудлууд үүсэж байна. Оюуны өмчийг хулгайлах, оюуны өмч рүү одоо чиглэсэн халдлагууд. За дээрэс нь байгууллагын яаж байгаа вэ гэхээр ажилчдын мэдээлэлтэй, байгууллагын ажилчдын чухал хувийн мэдээллүүд. За тэгээд дээрэс нь харилцагч нарын одоо хувийн мэдээллүүд гэх мэтлэн ингээд ер нь эдгээр мэдээллүүд ер нь хамгийн их одоо алдагдж байна. Тэгээ энэ дээр ер нь маш их эрсдлүүд гарч байна. За дараагийн нэг зүйл нь болохоор сая 25 онд ингээд хийгдсэн одоо 25 оны байдлаар аваад үзэх юм бол нэг зүйл сонирхолтой зүйл нь хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг 16% одоо өсөлттэйгээр халдлагад ашигласан байна. Тэгээ халдлага хийж байгаа нөхдүүд болохоор буюу одоо бидний хэлж сурснаар хакерууд маань ер нь бол хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг ашиглаад эхэлчихжээ. За тэгээд дээрэс нь гол асуудлууд нь ер нь юу байгаа юм бэ гэхээр third party гэдэг зүйл хамгийн эхлээд яригдана. За тэгэхээр supply chain гэж хэдүүлээ ер нь бол хэлж болно. Санаа нь бол юу гэхээр одоо ихэнх тохиолдолд одоо жишээ нь хэдүүлээ ингээ Монголын жишээн дээр аваад үзэх юм бол хөгжүүлэлтийг өөр газараар хийлэгдэг те. IT-ийнхаа одоо шийдлүүдийг өөр газараас ингээ авдаг ч гэдэг юм уу. Энэ бол юу гэхээр нийлүүлэгчээс хамааралтай байгаа гэсэн үг байхгүй. Гэхдээ энэ яагаад асуудал болоод байгаа юм бэ гэхээр 3 дахь тэгээд эсвэл нийлүүлэгч дээр асуудал үүсэж байгаа нь тухайн байгууллага дээр болон тухайн одоо нийлүүлж байгаа байгууллагын хамтарж байгаа эсвэл харилцаж байгаа бусад бүх байгууллагууд дээр ч асуудал үүсэх боломжтой гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр эндээс үүдж байгаа асуудлууд засахад дээрэс нь буцаагаад хариу арга хэмжээ авахд маш их хугацаа зарцуулж байна. Буюу дунджаар 200 орчим өдөр. Тэгэхээр mean time to identify буюу одоо илрүүлэх хугацаа энэ асуудлыг илрүүлэх хугацаанд дунджаар байгууллагууд дээр олон улстай бол 200 орчим өдөр байгаад байна. Буцаагаад асуудлыг шийдэх нь бол дунджаар нэг 70 өдөр. Гэдэг чинь үгүй маш урт хугацаа. Гэтээ мэдээж тухайн байгууллагын одоо хандлага илрүүлж чадамж, аюулгүй байдлын ер нь одоо хэр бий болгосон бэ соёл нь ямар байна гэдэг олон зүйлээс хамаарат энэ хугацаа нэг өдөр ч байж болно, хэдэн цагч байж болно, бүр илрүүлэхгүй маш удаан явж болно л гэсэн үг. За тэгээд дараагийн мэдээж malicious insider буюу дотоод аюул занал байна. Тэгэхээр дотроосоо мэдээлэл задруулдаг ч юм уу ийм асуудлууд байна. За phishing байгууллагын ажилчид нэг бол байгууллага дээр байгаа хүмүүс ямарваа нэгэн байдлаар аюул байдлын талаар мэдээлэл байхгүй, мэдлэг жоохон дутмаг. Тэгээ иймэрхүү улмаас үүдэлтэйгээр одоо хуурах одоо тийм тактикууд өртөж байна гэдэг зүйл байна. За нэг зүйл нэмээд одоо хэдүүлээ ингээ аваад гэх юм бол судалгаа гэдэг зүйл байгаа. Тэгэхээр яагаад ер нь судалгаа гэдэг юм олон улсын одоо хүрээнд судлаач нар ер нь яагаад ажилт юм бэ гэхээр
асуудал байгаа учраас тэр асуудал дээр ер нь бол scientific буюу одоо яг эрдэм шинжилгээний судалгаанууд хийгддэг. Тэгэхээр тэр асуудлыг хэрхэн шийдэх үү? Тэр асуудлыг шийдэх ямар аргачлалууд байна гэдгийг эрдэмтэд бол судлаа гаргаж чаддаг одоо. За тэгээ харангууд хэдүүлээ одоо чинь Google-ийн одоо энэ судалгааны одоо энэ сан руу ороод хайлт хийгээд үзэнгүүт зүгээр security, cyber security нэг бол cyber security-ийн одоо кибер аюулгүйдлийг ямар нэгэн одоо сэдвийг хөндөөл авахд маш олон судалгаанууд хийгдсэн байна. Гэт энэ юу шиг вэ гэхээр ерөөсөө асуудал байгаад байгаа тэр асуудлууд нь ингээд шинжлэгдээл дараа дараагийн асуудал үүсэж байгаа болохоор тэрэн дээр судалгаанд яваад байна л гэж ойлгож болно гэсэн үг. За тэгвэл үүнтэй холбоотойгоор бид нар ахаад нэг авч үздэг зүйл нь болохоор юу юм бэ гэхээр өөр бусад ингээд тайлбартай дэлхийн хэмжээнд одоо жишээ нь дунджаар аваад үзэх юм бол өнгөрдөг жилийн зөвхөн аваад үзэх юм бол 4.4 сая ер нь бол доллартай тэмцүүц Америк доллартай тэмцүүц хэмжээний одоо дунджаар тийм халдлага болжээ. Энэ дэлхийн хэмжээний одоо дундчин гэсэн үг шүү дээ. Гээд аваад үзэх юм бол одоо манай Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг одоо дүүцхүүч юм уу тиймэрхүү болох гээд байна гэж ойлгож байна гэсэн. За тэгээд дээрээс нь том халдвууд болж байна. Дайны нэг хэлбэр нь халдлага өөрөө, кибер халдлага өөрөө болцсон байна. За химэл оюун ухаан дээр одоо суурилсан халдвууд, химэл оюун ухааны өөрийнх нь одоо эм зүг байдлууд улам их өссөн байна те. Тэгэхээр иймэрхүү судалгаанууд маш ихээр явж байна. За тэгвэл бидний хувьд ер нь Монгол улсын хувьд ер нь яагаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа те. За тэгэхээр хайцсангуу бид нар одоо ер нь бол 5 жилийн өмнөхөөс бол шат акци явж байна. Тэгэнгүүт одоо жишээ нь тэрийг нэг одоо илт хэрэгтэй зүйл нь болохоор олон улсын одоо ер нь бол кибер аюулгүйдлийн индекс байгаа. Индексээр хэдүүл аваад үзэх юм бол тодорхой хэмжээний байр одоо агцсан байна. Гэтэ бид нар юу гэхээр 137 дугаар байр гэдэг маань бас тийм сайн гэсэн үг. Бас яг биш те. Сайжраал явж байна гэсэн үг. Мэдээж дээрээс нь ингээ бусад бас ингээ их сурвалжуудаас харах юм бол Монгол руу ингээ чиглэсэн хаалтлууд их байна. Гэтэ Монголд нөгөө нэг яг аваад байгаа юм гэхээсээ илүүтэй Монголыг ашиглаад ер нь бол ресурсыг нь буюу одоо энд А гэдэг хүний компьютерийн одоо хүчин чадлыг ашиглаад би coin mine хийхтэй. Нэг бол өөртөө ашигтай байдлаар, нэг бол энд байгаа одоо компьютерийг ашиглаад өөр нөхөрлөө халдлах ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зорилгоор ер нь чиглэсэн одоо халдлагууд Монгол бас нэлээх яваад байна. Дээрээс нь ингээд олон улсын одоо жишээ нь юунууд дээр сайтууд дээр олон улсын ингээд репортууд дээр Монголын талаар одоо ер нь бол ингээд юунууд репортууд бас Монголд ийм болж байгаа те гэдэг юмуд бас явж байна. За бүр цаашлах юм бол өнгөрдөг онд одоо 25 онд болохоор яасан бэхээр кибер аюулгүйдлийн чадвархын үнэлгээ буюу одоо cyber security maturity буюу одоо төлөвчлийг ер нь бол үнэлэх тэр үнэлгээг Оксфордын сургууль, JICA, за тэгээд YAM гэх мэтлэн ингээм хамтраад яасан бэ гэхээр хийсэн байгаа Монгол улс. Тэгэхээр Монгол улс кибер аюулгүйдлийн төвшин ер нь бол ямар байгаа юм бэ гэдгийг үнэлээд гаргасан байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ репортыг аваад та уншиж болно. За энэ нь болохоор энэ репорт одоо энэ тайлангийн одоо үр дүнд нь аваад гэх юм бол за ер нь ингээд dimension буюу одоо яг аюулгүйдлийг ингээд Монгол улсын аюулгүйдлийг үнэлэхдээ 5 ингээд ийм өөр хэлбэр дээр нь аваад үзэх юм бол тэдгээр дээрээ яг 1-5 хүртэлх төвшөнд хэд дээр нь байгаа юм бэ гэдэг зүйлийг ингээд гаргаад ирдэг. Тэгээ ингээд тэр дөөс нь ингээд аваад үзэх юм бол Монгол улс маань за ер нь бол их төвшин одоо юун дээр dimension дээр бол ер нь нэг 2 дугаар төвшин дээр байгаа. Гэдэг маань суураа бол хангаад эхэлж байна. Энээс цаашаа ингээд одоо сайжраад явах төвшин рүүгээ орж ийнэ гэж бас ойлгож болно гэсэн үг. За тэгээ халдлага болоод байгаа юм үндсэн шалтгаанууд нь юу юм бэ гэдэг асуулт гараад байна те. За тэгэхээр юун түрүүнд болохоор халдлага маань болохоор юу гэхээр хадлага хийж байгаа төхөөрөмжүүд за тэгээ дээрэс нь програм хангамжуудын түгээмэл байдал гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо хэдүүлээ Windows үлдийн систем нэг бол Mac үлдийн систем гэдэгтэй адилхан яадаг вэ гэхээр Kali Linux буюу одоо тусдаа яг халдлага хийж байгаа аюулгүйдлийн хүмүүс зориулсан юм үйлдвэрлэлийн системтэй дотроо маш олон одоо програм хангамжуудыг агуулсан юм үйлдвэрлэлийн систем. Тэр нь дотроо ингээ үнгүү те бүх юм ингээ аваад ашиглаад туршилтуудыг хийж болох үз. Тэгэхээр бүх юм за тэгээд дээрээс нь ингээл зөндөө олон кодууд те одоо ер нь GitHub руу ороод үзлээ. Эсвэл энд ингээл ер нь янз бүрийн ингээ тийм аргачлалууд ингээ бэлэн ингээ байж. Энэ маань өөрөө яг вэ гэхээр маш түгээмэл байдлыг илэрхийлээд байгаа. Дээрээс нь халдлага үйлдээд байгаа. За тэгээд хэдүүлээ яг хакер гэдэг аваад ч те. Хакер нөхдүүдийн ер нь бол юу вэ гэхээр ур чадвар нь маш ихээр өссөн байна. Тэгэхээр одоо жишээ нь 10 жилийн өмнө ярьдаг байсан хакерын ур чадвар одоо байгаа хакерын ур чадвар хоёр бол хоорондоо шал өөр ялгаатай зүйл болчиход байгаа. Дараагийн нэг зүйл нь болохоор attack surface буюу халдлага хийж байгаа талбар гэж ойлгож байна. Тэгэхээр хэдүүлэнгийнхэн одоо жишээ хэдүүлээ те гэртээ манай гэрт интернетэд холбогдсон
хичнээн төхөөрөмж байна вэ гэж тоолж байхдаа яг адилхан манай байгууллага дээр интернет холбогдсон нэг бол манай байгууллагын мэдээлэл гарч болох үйц тий хичнээн ийм сувгууд байна вэ? Эсвэл хичнээн одоо ийм орж байгаа ийм цэгүүд байна вэ гэдгийг л гаргаж ирнэ гэсэн үг байхгүй. Энэ маань томрох тусам яах вэ гэхээр бид нар хянахад хэцүү болно. Мэдээлэл одоо ямар нэгэн байдлаар хяналтгүйгээр гарах ч юм уу задруулах тийм асуудлууд үүсч эхэлсэн. Мэдээж энэ дээр ярьж байгаа юм те зүйлсийн интернет гэдэг зүйл яригч чинь те IoT буюу одоо нэг бүх зүйл ухаалаг болоод бүх зүйл интернет холбогдоод байна гэдэг чинь дахиад бид тэр асуудал хянах боломжтой хянах одоо шаардлагатай болж эхэлж байна гэсэн үг. Мэдээж аюулгүй байдал дээр нэг зүйл нь болохоор security interdependence буюу шууд бус хамгаалал гэдэг зүйл байгаа. Би аюулгүй байдлыг хангалаа гэд надтай хамтарч ажиллаж байгаа нөхөр ер нь бол аюулгүй байдлыг хангаагүй байх юм бол юу вэ гэхээр тэрнээс үүдэлтэйгээр би эрсдэлд орно гэдэг зүйл байхгүй. Тэрийг болохоор бид нар security interdependence гэд шууд тэгж ойлгож болно гэсэн. За тэгвэл энэний нэг жишээ нь одоо нөгөө нийлүүлэгч гэдэг байна шүү дээ supply chain. За мэдээж хүний нөөцийн асуудал байна. Хүний нөөцийн асуудал бол Монголд одоо бүр нэлийн хуцтмал байдлаар тавигдж байгаа асуудал байна. Гэхдээ хүний нөөц гэдэг дотроо болохоор яг аюулгүй байдлын одоо яг ур чадвартай ажилтан нэг бол мэрэгчлэлтэн гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр ийм одоо жишээ нь аюулгүй байдлын яг ур чадвартай мэрэгчлэн одоо жишээ нь танай байгууллага төр байгаа юу гэж асуух гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол Монголд толгорч байгаа нэг том асуудал байна. За мэдээж юу гэхээр за яг чиглэсэн жоо зорилтод гэж ер нь бол нэрлэдэг. Зорилтод халдлага. Тэгэхээр халдлагын дотор нь хоёр ангилж байгаа юм л да. Opportunistic болон targeted гэдэг. Тэгэхээр opportunistic гэдэг маань ямарваа нэгэн байдлаар боломжийг ашигласан халдлагыг хэлж байгаа гэсэн. Тэгвэл хэдүүлээ одоо жишээ нь нэг орчны хаалгаар орлоо, хаалга болгоныг татаад ингээ үзлээ. Хаалга нь онгорхох юм бол ороод хулгайна гэсэн үг байхгүй. Яг тэрнтэй адилхан системүүдийн бүгдийн скан хийгээд савнаад үзлээ. Эмзэг байдал байх юм бол халдлага инэ гэсэн. Нөгөө талдаа targeted буюу зорилт халдлага маань ер нь яаж явах вэ гэхээр бид нар за энэ орчны дээр ер нь бол энэ тоот айлаас л одоо юм хулгайлна. Гэхдээ яг адилхан энэ байгууллагаас эсвэл энэ систем дээрээс л юм хулгайлна. Надаа хичнээн хугацаа орох уу, ямар одоо нөөц шаардах уу те энэ минь нь бол хамаагүй. Би ямар нэгэн байдлаар боломж гаргах юм бол тэн дээр хадлага хийж болно гэсэн санаа байна. За мэдээж юу гэхээр химэл оюун ухаан гэдэг зүйл орж иж байна. Тэгэхээр химэл оюун ухаантай холбоотой хэдүүлээ аваад үзэх юм бол ийм байна л да. Өмнө нь бол юу гэхээр нэг одоо жишээ нь хакер те өдөрт ингээ 24 цаг ингээ тасралтгүй ингээ яг ажиллаад ур чадвартай хакер бол 8 ширхэг одоо malware буюу хортой код. За хэдүүлгийг нь хэлсэн урснаар бол вирус гэж ойлгочих. За тэгэнгүүт 8 malware-ийг ер нь гаргадаг байжээ. Гэхдээ одоо бол химэл оюун ухаан за тэгээд тэрэн дээр одоо ингээ автоматжуулсны үндсэн дээр бол 8571 malware буюу тэгэхээр одоо юу гэхээр болж нэг өөрчлөлт явна гэсэн үг байхгүй. За дээрээс нь яах вэ гэхээр хэдүүлгийнх нь одоо Gemini, ChatGPT те Claude гэдэг ч юм уу иймэрхүү одоо ингээд өдөр тутамдаа ашиглаж байгаа AI-ууд шиг хакерууд маань өөрсдөө мөн адилхан яах вэ гэхээр одоо Evil AI, Fraud GPT за тэгээд дээрээс нь Malware GPT, Worm GPT гэдэг юм underground ер нь бол AI-уудыг ашиглаад. Тэгэхээр тэр нь өөрөө халдлагыг зориулсан л болох гэдэг гэсэн үг шүү дээ. За мэдээж одоо би яах вэ гэхээр халдлага хийж чадахгүй халдлага хийж чадахгүй бол би яах юм бэ гэхээр cybercrime service буюу тухайн халдлагыг хийж чадах нөхдүүдээс мөнгөний төлөө сервисийг авна гэсэн. Тэгэхээр ийм одоо үйлчлэгээ бас байгаад байна. За тэгэхээр ерөөсөө үндсэн гол шалтгаанууд нь гэхээр эдгээр шалтгаанууд байна. Гэтэ энэ дээр нэмээд маш олон юм шалтгаанууд бас байна гэж ойлгож байна. За Монгол улсад тэнгууд ер нь ингээд л жоохон задлаад үзэх юм бол стратеги кибер аюулгүй байдлын үндэсний стратеги юу нь бол байгуулагдаад одоо юу нь хэрэгжүүлээд ингэ явж байгаа. 27 онд ерөнхийдөө ингэ 5 жилийн эхний 5 жилийн хэрэгжилт ингээд явна. За тэнгууд хэдүүлээ ингэ авах юм бол ерөөсөө төр иргэн за тэгээ хуулийн этгээдүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг одоо юу нь бол хангах нууцтай байдал, бүтээмжтэй байдлыг хангахад л энэ стратеги зориод байгаа. За тэнгууд үндсэн 5 зорилттой аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулъя. Дээрээс нь онц чухал мэдээлэлтэй байгууллагуудын аюулгүй байдлыг сайжруулъя. За тэнгууд одоо нөгөө нэг төрийн чухал одоо онц чухал одоо байгууллагууд байна шүү дээ. Юу гэдэг чинь одоо Монгол банк ч гэдэг юм уу. Нэг бол төмөр замж гэдэг юм уу те. Эмнэлэг чухал эмнэлгүүд ч юм уу. За тэгээд эдгээрийн аюулгүй байдлыг сайжруулъя. Мэдээж хүний нөөцийг ер нь сайжруулъя. За энэ төвшөнд бас ингээд сургалтууд, олон улсын хамтын ажиллагаанууд, за тэгээд мэрэгшүүлэх те бүр цаашлах юм бол их сургуулиудыг хөтөлбөр дээр ингээд шингээж өгөх, 10 жил рүү бас шингээж өгөх гэдэг юмнууд яригадаад ингээд зарим нэг нь хэрэгжээд явж байгаа шиг байна.
кибер аюулгүйдлийн хамтын ажиллагааг дотооддоо болон гадааддаа хэрэгжүүлээд явъя. За тэгээ энэ хүрээнд ч гэсэн бас гадны одоо байгууллагуудтай хамтраад явж байна. Халдлага зөрчлийн мэдээллийг солилцоод явж байна. Дотооддоо болонгууд дотоод одоо ингээд кибер аюулгүйдлийн компаниуд за тэгээ дээрээс нь IT-ийн одоо компаниудтай хамтраад ажиллаад явж байна. Кибер аюулгүйдлийн уян хатан байдал гэдэг хэсэг дээр болохоор одоо жишээ нь хэдүүлээ ингэнэ гэсэн үг байхгүй 113 цэг имэн гэж та ингэ ороод тэнгуү тэр юу гэхээр кибер халдлага зөрчилтөө тэмцэх нийтийн төв баггүй. Тэнгуүд энэтэй адилхан кибер халдлага зөрчилтөө тэмцэх үндэсний төв за тэгээд зэвсэг хүчний төв гэдэг ингэ 3 төв байгуулагдаж байгаа. Энэ 3 төв одоо үйл ажиллагаа нь ер нь явж байгаа. За тэгээ аваад үзэх юм бол юу гэхээр кибер халдлага зөрчилтөө тэмцэх үндэсний төв бол төрийн болон онц чухал мэдээллийн үндэстэй байгууллагууд руу чиглэсэн хаалгыг илрүүлэхэд нь туслах, хариу зорилгот нь туслах за зөвлөмжөөр хангах ийм үүрэгтэй явж байгаа бол хэрвээ иргэнд ямар нэгэн асуудал үүсэх юм бол нийтийн төв. За нийтийн төв бол яамны харьяа үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд дээрэс нь хувийн хөгжлийн байгууллагуудад туслах ийм зорилготойгоор явж байгаа. За тэгвэл ингээ гарсан хуулиудыг хэдүүлээ авъя. Кибер аюулгүйдлийн тухай хууль. За энэ хуулийг дагаад юу гэхээр Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд одоо ер нь бол тодорхой хэмжээнд дагаж мөрдөх ёстой байгаа. Хүний хувийн мэдээллийг хамгаалах хууль. Хэрвээ манай байгууллага хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа тэр дунд ажилтны мэдээлэл гэсэн орж байгаа гэсэн үг шүү. За тэгээд тэгэх юм бол энэ хуулийг дагах нь за нийтийн ил тод мэдээллийн тухай хууль байна. Санхүүгийн зохицуулах хорооноос болон одоо бусад ер нь бол одоо байгууллагуудаас зохицуулагч байгууллагуудаас тавьж байгаа шаардлагууд. Тэгэхээр одоо банк санхүүгийн байгууллагууд дээр болон финтекийн байгууллагууд дээр тавьж байгаа шаардлагууд, виртуал хөрөнгийн одоо үйлчлэх үзүүлэгч байгууллагууд За тэгээд дээрэс нь Монгол банкнаас тавьж байгаа шаардлага байна. За бүр цаашлах юм бол ер нь одоо ихэнх байгууллагууд гадуур ISO 27001 гэдэг стандартыг яриад явж байна тийм. Иймэрхүү шаардлагуудын зарим дээр нь буулгаад тавиад өгсөн байна.